Монгол улсын эдийн засагт хамгийн өндөр нөлөө үзүүлж байгаа энэ 5-7 бүлэг ордын ууган компанийн хувьд энэ нийгмийн хариуцлагынхаа өрөөнд Монгол улсын ерөнхий сайд өнгөрсөн 4 сард өгсөн үүрэг чиглэлийн дагуу 145 сая төгрөгөөр энэхүү автомашиныг хөдөлгөн авч нүүрс тээврийн жолооч нартаа зориулж эмнэлгийн анхны тусламж үйлчлэхээр ингээд ажилдаа гарч байна. Тавталгад хувьцаат компани эмнэлэг маань ийм сайхан иж өрөөнд тоноглогдсон Nissan маркийн 4 тусламжийн автомашинтай боллоо. Сэтгэл их сайхан байна. Баяртай байна. Тэгээд энэ машинтай болсноор иж өрөөнд тоноглосон машинтай болсноор 5-7 хувьцаат компани ажилч тэдний аргаар 5-7 ордоос орд газраас цагаан хад руу нүүрс тээвэрлэгөө жолооч нарын эрүүл мэндэд бол томоохон хөрөнгө оруулалт болж байна гэж би ойлгож байна.